Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бит хоёр мөнгөний талаар ярих гэж сууж байна. Мөнгөний айдас, одоо мөнгөний дарангуйлал хүн ягаад мөнгөийг бишин шүтрээд байна те? Мөнгөгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй байгаа шүү дээ. Өөр амьдрал угаасаа мөнгөн дээр тогтоод байна гэж үзээд байна те. За өдрийн мэнд. Ер нь бол мөнгө гэдэг бол одоо яг бидний амьдралд бол хамгийн чухал зүйл шүү дээ. Тийм. Хамгийн чухал юм юу вэ гэхээр хүн хайр, мөнгө, тэгээд хосын харилцаа тий. Тэгээд гэр бүл гэлж ихсаах баг. Гэхдээ хамгийн түрүүнд одоо үнэлэгдэх зүйл яагаад тий энэ эдийн засгалд мөнгө ингэ орж ирээд байна. Мөнгө болохоор яг одоогийн бидний тий амьд байх хэмжүүр болчиход байна шүү дээ. Мөнгөгүй бол өнөөдөр амьдрахад хэцүү. Өөрөөр хэлбэл мөнгө гэдэг зүйл хүнийг одоо хүч чадлыг илэрхийлдэг болцсон. Үн цэнийг илэрхийлж. Үн цэнийг нь мөнгө илэрхийлж байна. Одоо өөрийн гэсэндээ ингээд мөнгөний асуудлаа шийдсэн. За мөнгөний хувьд ингээд нэг эрх чөлөөнд гарсан хүн гэдэг бол одоогийн одоо бидний амьдарч байгаа нийгэмд энэ бол бараг эрх чөлөө. Тийм санхүүгийн эрх чөлөөнд үрнгээл ярьж байна тийм. Өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрж иж хүн эрх чөлөөтэй болно гэж сэтгэдэг ийм нийгэмд бид нар амьдарч байна. За гэтэл энэ бол материалын нийгмийн ухамсарын илэрхийлэл юм жаахгүй юу? За яагаад энэ мөнгөтэй холбоотой зүйлийг ярихын тулд бид нар энэ ухамсарыг ярихаас өөр аргагүй байхгүй. Яагаад гэвэл энэ мөнгө тий ингэж хүчээ авдаг мөнгөөр бүх хүмүүс өөрсдийгөө үнэлж одоо дүгндэг болцсон энэ одоо үед тий яагаад мөнгө ийм чухал одоо материалын хэрэгцээ болчихвоо одоо мөнгөний төлөө хүмүүс яагаад ингэж хөөрчлөгдөж байна мөнгө яагаад энэ амьдралд тий бүхэл бүтэн утга учир болтлоо шингэж байна. За энэний талаар ярих гад. Тэгэхээр материалын ертөнц бол бидний амьдардаг энэ 3 дахь хэмжээсийн ертөнц. Одоо бид нар ингээд ухамсар гэдэг зүйлийг одоо их боддоор амьдрал дээр яг ойлгомжтой болгож буулгаж оруулж ирэх гэдэг байгаа байхгүй юу? За тэр нь юу гэхээр за өнөөдөр та ухамсарт хүн гэдэг тоонд ордог. Тэгвэл тэ энэ материалын 3 дахь хэмжээсийн ертөнц гэдэг юм чинь өөрөө та 3 дахь хэмжээсийн ухамсарт захирагдаж тэр ухамсараас хүртэж тэр ухамсарт өөрийн одоо төрсөн он сар өдөр цаг орон зайн хэмжээсээр энэ материалын ухамсараас өөртөө одоо тэн орж ирээд энэ 3 дахь хэмжээсийн ухамсарын ертөнцид өөрийн дүрээ бүтээж өөрийгөө үнэлүүлж тий өөрөөрөө оршиж амьдрах гэж ирсэн. За тэгэхээр өөрөөр хэлбэл нэг юм ухамсарын нэг юм хэмжээс дотор цаанаасаа ингээд нэг өөгдсөн одоо жүжиг дотор орж тоглож байгаа гэсэн байхгүй юу? Зөв ойлгомжтой хариул. За тэгвэл энэ жүжигийн одоо агуулга нь юу юм бэ? За тэгвэл 3 дахь хэмжээс гэдэг энэ хэмжээс бүх юм хүмүүний хүч чадлаар хэмжигдэнэ. Оюуны хүч, тэ? Сэтгэлийн хүч, биеийн хүч. Энэ бүх хүч чадал тухайн хүнийг одоо амьдрах баталгаа нь болж идэг. Хүч чадалтай л бол тэ амьдрах боломжтой. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг. Тэгэхээр хүмүүс хүчтэй болохын тулд угаасаа өрсөлдөж тэ энэ одоо 3 чиглэлээр хүч чадлаа ингэж дээшлүүлэх хэрэгтэй. За тэгээд энэ хүч чадлыг одоо орчин үед болохоор мөнгө илэрхийлж байна. Тэ? Өөрөөр хэлбэл мөнгөтэй л бол та нийгэмд өөрийн эзлэх байр суурьтай. Та энд амьдрах хэрэгтэй. Та мөнгөтэй л бол одоо хинээс ч хамаатахгүйгээр өөрийн хүчээр тэ? Оршин байж чаднаа. Мөнгө бол таныг энд амьдруулах баталгаа чинь шүү. Тэгвэл мөнгөний одоо эрх чөлөөтэй болно гэдэг нь тий энэ их эрх чөлөөг өөрөө эзэмшин гэдэг нь цаана ямар агуулгатай ах нь би энэ нийгэмд хүчтэй шүү гэдгийг харуулдаг шүү дээ.
Тийм ээ. За тэгээд одоо яг энэ жүжигт мөнгийг иргэшээгч нар хүчтэй. Бүгдийг удирдна, бүгдийг зохицуулна. Бүгдийг өөрийн өнгө аясаар байлгана. А мөнгө гэдэг зүйл багтай хүмүүстэй. Ердөө энэ амьдрахын тулд энэ мөнгөө л олохын тулд тэр хүмүүс энэ мөнгөний төлөө амьдарч эхэлнэ. Ингээ огтой ол хүн идэхийн төлөө юу? Амьдрахын төлөө юу гэдэг шиг те. Энэ 3 дугаар хэмжээсийн жүжиг дотор та үнийг хэлэхэд идэхийн төлөө амьдардаг. За тийм хүмүүсийн мөнгөний боол гэж хэлээд байгаа юм. За хүчтэйг нь мөнгөний эзэн гэж хэлээд байгаа юм. Тэ? За яг одоогийн бодит байдал нь энэ. Тийм. За тэгвэл одоо энэ бодит байдалд та жүжиг тоглохын тулд та энэ бодит байдлын жүжигийн нэг дүрийг авсан ухамсар тээж орж ирнэ. Цаанаас нь дүр өглөө. За энэ дүрийг та гаргахын тулд энэ дүрээр сэтгэн оюун ухаан чинь ажиллаж энэ дүрээр сэтгэж зүрх сэтгэл чинь сэтгэл хөдлөлөө гаргаж энэ дүрийг ашиглан таны биеийн хилэмж хөдөлгөөн үйл явц өрнөл бүх юм цаанаасаа автоматар тохируулагдана. Та энэ дүрийн эзэмшигч болж төрлөө. За энэ мэтчлэнгээр яг 3 хэмжээстэй хүн болгон өөрийн цаанаасаа өгөгдсөн тогтоосон дүрмтэй энэ ертөнцид дотор тэ энэ одоо жүжигийн өрнөл дотор тоглож байгаа байхгүй юу? За тэгвэл хэрвээ та энэ жүжигээс гарахыг хүсэх юм бол одоо та нарын ядгаар Matrix тийм үү? Matrix-аас гарахын тулд Matrix дотор байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Би жүжиг тоглоод байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Би хийм бэ гэдгийг олох гээд шүү дээ. За ухтаа бол би ингээд энд бүрэн автсан тоглож ижээ. Гэхдээ тэгвэл яг би хийм бол. Гэхдээ нэг хүн жүжигчин юм бол жүжигийн цаана тэр хүний бодит дүр байх ёстой үстэй. Тийм үү? Өөрөөр хэлбэл бодит дүрээ хайж байгаа юм. За гэтэл энэ ертөнцид энэ 3 хэмжээс ертөнцид мэдээж маш олон дүрүүд бий. Энэ 3 хэмжээсийн ертөнцийг энэ дэлхий дээр бүтээхийн тулд им цог цутгаар нь ийм бүр амьдрал болгон өрнүүлэхийн тулд асар олон дүрийг авцсан хүмүүс энэ хэмжээст явж идэг гэсэн үг. Бүгд дүртэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ухамсар болгон цаанаасаа бидэнд дүр оноодог. Тухайн хэмжээст. Тэгэл тэрэндээ л тоглоно, өөр арга байхгүй. За тэгвэл та одоо зарим нэг хүмүүс нь сэрнэ гэж ярьж байна тийм үү? Энэ дотор нэг би жүжиг тоглоод байгаа гэдгийг нэг ойлгоод эхэлсэн хүмүүс. Би тэгвэл яг миний бодит нь хаана ингээ хайдаг. За энэ хайх аялал бол таныг нэг хэмжээсээс нөгөө хэмжээс рүү одоо ингээд шатаарч байна уу? Олс орж байна уу? Лифтерч байна уу те? Эсвэл онгоц орж байна уу? Пуужингаар чамайг хөргөж өг. Тэр ингээд өөрхөн гарцуудыг олох хэрэгтэй гэдэг. За ингээд зөвхөн ухамсараа тэлхэл зарчмаар дараагийн хэмжээсийн жүжиг рүү шилжнэ. Өөрөөр хэлбэл ухамсарын хэмжээс болгонд цаанаасаа тоглолттой жүжигүүд байдаг. За тэгвэл одоо яагаад те энэ хэмжээ сайхад та зүрх сэтгэлээ сонсож өөрийгөө үнээр нь олох хэрэгтэй тийм гэхээр одоо байгаа бүх одоо жүжигийн хиймэл дүрэн тийм үү? Түүнээсээ ангиж ирж байж ижил эндээс гардыг. Ангиж ирж байж. Гэхдээ тухайн хүнийг ангижраа гарахад тэр хүний тэр жүжиг тоглодог дүр нь үлдсэн л байдаг. Хүсвэл тэр хэмжээсрээ бууж ирэхэд тэр дүр нь байж байгаа байхгүй юу? А гэхдээ ухамсараараа за би энэ дүр тоглож ийн гэдгийг ойлгоод баг багаар ихтгэл өндөрлөл болгонуудаа өөрийн бүтээсэн дүр болгоноосаа баг багаар салж байж иж тэр хүн дараагийн хэмжээс рүү ордог. Тэгэхээр тийм ээ тий. Одоо тэгэхээр энэ дээр чинь одоо энэ 3 дугаар хэмжээст амьдраад одоо
өөртөө аж аргалтай гэж бодоод явж байгаа хүмүүс өндөө. Одоо заавал мөнгөний болохгүйгээр одоо өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд мөнгө олж байгаа хүмүүс байна. Тэр мөнгөний эзэд гэж нэрлээд одоо нөхдүүд байна тий. Одоо энэ ч нэг хаанчлаа тогтоогоод энэ ч нэ л үжи. Цаашаа явмааргүй гэдэг ч юм уу. За тэгэхээр энэ дээр мэтэж гутгаар хэмжээс дотор хүч чадлаараа тэнд эзэн суугаад байгаа хүмүүс тэр мэдрэмжээ ингээд үнэхээр ханжил байл тий. Сэтгэл нь өөртөө ханаад л байл тэндээ байж ах боломжтой юм. Гэтэл хүн хизээж ханадгүй л ахгүй да. Яагаад танахгүй байгаа гэхээр тухайн дүр тоглож байгаа гэдгээ өөрөө нан ойлгохгүй байгаа ч гэсэн дотроо одоо яг бодит байдал буюу бидний хар хилээд байгаа тэр сүнс нь хандгүй юм. Үргэлж одоо дараагийн төвшин рүүгээ тэмүүлж идэг. За тэгэхээр яагаад сүнснүүд энэ дэлхий дээр ирээд заавал жүжиг тоглох хэрэгтэй болдог вэ гэхээр тэд энэ дэлхийн хэмжээсийг бүтээгч нар ахгүй юу? Тэд энэ дэлхийн хэмжээсийг бүтээн, өөрчлөн, дотор нь завгарчлан, цаанаас нөөгдсөн жүжигийн агуулгыг өөрчлөн, энэ дэлхийг сайжруулна, муужруулна одоо цаанаасаа юм өөгдсөн тоглолттой жүжгүүдийг одоо тоглолтын дагуу оршихуйн дагуу явагдуулж иж оршихуйтай энэ дэлхийн хэм нэгдэн оршиж байгаа бүхэнтэй оршиж байгаа бүхэн нь оргуу хоосонд байгаа бүхэнтэйгээ хэм нэгдэн. Өөрөөр хэлбэл энэ одоо оршихуй ертөнц гэдэг энэ бүх систем чинь өөрөө цаанаасаа асар том ухамсарын бүтээл ахгүй юу? Тэр бүтээгч төлөв гэдэг нь тэрийг бүтээсэн дээд ухамсар ахгүй юу? Нэг хэмжээс штэ бас тийм үү? Тэгэхээр өөрөөр хэлбэл за одоо нэгэнтээ юм байна. Тэгвэл бидний сүнс яа юм уу? Одоо өндөр юм байж яагаад энэ дүр тоглоод байна. Тэгэхээр энд өөрчлөлт хийх гээл шинчлэх гээл эсвэл одоо янзан бүрийн цаанаасаа өгцөн өгдлийн дагуу тэнд дүр тоглож үйл явцыг өрнүүлэх гээл ирдэг байна штэ. Тийм байна. За тэгвэл одоо хэмжээ сахих явцад хүн өөрийгөө олж байгаа үед яг уу гэхээр одоо 3 хэмжээсээс өөрийгөө олох замаар хайранд суралцаж дараагийн хэмжээс рүү ордог. Одоо энэ хэмжээсүүдийн хоорондоо яаж хэмжээс тогтоод байгаа гэхээр энд зүрх сэтгэлийн илэрхийлэмж ухамсарын одоо байдлаар энэ хоёроор үйлдэгдсэн үйлдлийн систем болох биеийн одоо цаанаасаа суугддаг автомат үйлдэлээр энэ одоо хэмжээсээ тогтдог байхгүй юу? Тэр эхлээд яагаад хайранд суралцаж эхлээд ухамсараа тэлээд дараа нь хайранд суралцах хэрэгтэй болдог гэхээр эхлээд ухамсараараа одоо дараагийн хэмжээс рүү орчиж байгаа юм. Тэгвэл тухайн хүн 2 одоо хэмжээст амьдрах болно доо. Тийм байна. За доор 3 хэмжээст дүрээсээ сайн салааг бол 3 хэмжээстэй ч амьдраад байдаг. Гэтэл дээшээ ухамсараараа дараагийн хэмжээс буюу 4, 5 руугаа орсон хүмүүс ухамсараараа тэнд ч бас амьдраад байдаг гэсэн үг. Гэтэл тэр одоо хайранд суралцах буюу мэдрэмжинд суралцах хэрэгтэй шүү дээ. Дараагийн хэмжээсээ мэдрэмжинд. Эхлээд ухамсар нь тэнд хүрчээр тэнд байгаа ухамсар хүнд ахаал нөгөө оюун ухааныг нь сэтгэл хөдлөлийг нь биеийн үйлийг нь тэнд байгаа ухамсараас тэнд байх дараагийн дүрээс нь орж ирдэг. Тэгвэл энэ ухамсар нэгэнд хүрчвэл тэр одоо амьдрах мэдрэмжүүд нь өөрт нь баг багаар орж ирээд тэрийг орж ирүүлж бүрэн шилжихийн тулд хуучин одоо байсан хэмжээс доторх мэдрэмжүүдэд тавьж явуулж ийж нэг мөсөн дараагийн хэмжээст ордог байхгүй юу? За гэтэл одоо энэ ухамсарын хэмжээсээр нааддаг хүмүүс бас байна. Өөрөөр хэлбэл ухамсараараа бүх хэмжээст явдаг. Тийм чадвар чадaltaй хүмүүс бий. Ухамсарыг эзэмшчихсэн. За ийм хүмүүс яах вэ гэхээр зүгээр л ухамсараараа бүхнийг багтаагаад бүгдэн дотор нь оршоод идэв. Одоо тэр хүмүүсийн ганц хийх дутуу юм нь юу байх нь вэ? Мэдрэмжинд л суралцах нь шүү дээ. Тэр дээд хэмжээсийн мэдрэмжийг өөртөө суулгахын тулд дээд доод хэмжээсийн мэдрэмж болгоноо тавьж явуулж ийж тэдрийг өөрөөрөө боддоор биеэрээ гаргаж чаддаг болтыг.
Эсвэл бүх мэдрэмжүүдийг өөртөө агуулж хийж бүхэл ухамсар, бүхэл мэдрэмжийн төвшөнд ажиллаж бас болно. За энэ нь тухайн хүмүүст оногдсон дөрүүд сүнсэнд өгөгдсөн сүнсний ухамсар мэдрэмжүүдээс шалтгаална. За одоо тэгээ энэ дээр нэлийн цаашаа хүнзий ирээ явчлаа. Тэгээд байхаар хүмүүс одоо гайхах та дотгошоо ороод ухамсараа эзэмшир одоо тэр мөнгө хаанаас ирэх гээд байгаа юм бэ гэд. Энд чинь амархан штэ. Харин яг нөгөө нэг асуултууд орж ирэн л дээ ялчгүй. Тий. Одоо за та 3 хэмжээстэй бол мөнгө олох арга чинь 3 хэмжээсийн хуулиар тий. Энэ 3 хэмжээсийн мөнгөний системийг ойлгож мөнгийг яаж өөртөө оруулах вэ гэдэг дээр тархич нь голцоо ажиллана. Яагаад гэвэл энэ 3 хэмжээст ертөнц тэр чигтээ юу байдаг гэхээр энэ тархины үүдлийн системийг хөгжүүлэх, тархиараа амьдардаг, зүрх сэтгэлээрээ одоо бусдад зориулна гэдэг дээрээ хаалттай. Яагаад гэвэл зүрх сэтгэл нь хувиа ачиж зөвхөн өөрийгөө бодох хөвгөл дээр суурилсан байдаг. Тэгжээж энэ материалыг ертөнцөд хамгийн хувиа ачаасан дээрээ тавигдаж зүрх сэтгэл хаагдаж байж иж тэр хүний тарих зөвхөн өөрөө би амьдрах ёстой боллоо гэдэг тохиог хүлээж аваад өөрөө энэ одоо амьдрал дээр амьдарч сурахын тулд тархиан ажиллуулж эхэлдэг байхгүй юу? Тархиан хөгжүүлнэ гэсэн үг. Тийм, тархиараа амьдардаг хэмжээс байна шүү дээ. Тийм, тархиараа амьдардаг хэмжээс. Тийм учраас өөрөөсөө өөрийн боддгоо юм, үр хөвгтээсээ өөрийг багтаадгүй юм. Эцэг эхийн нэг багтаавал их юм да. За бараг багтахгүй дээ. Ядгүй л амьдралын хэв дааталт нь тэднийг багтаах ийм нөхцөл байламжийг хэрвээ та боол системд байгаа бол тийм мөнгөний багтааж чадахгүй. Тэр хүч чадал буюу мөнгөний энэ урсгалыг эзэмсэн хүн харин бусдыгаа багтааж болох байх. Гэтэл энэ нийгэмд чинь хүн болгон өөрийн дүртэй. Цаанаасаа хайлаж энэрхсэн дүртэй хүмүүс бол мөнгөтэй мөнгөгүй байсан ч бусдын төлөө сэтгэлээ зориулаад явдаг юм. Одоо нэг юм үг гэдэг шүү дээ. Жүжигэн тэр ахгүй юу? Хүн сэтгэлээрээ баян гэж ярьдаг те бас. Ийм хүмүүс байна. Мөнгөгүйс нэг ажиргалтай нэг өөр нэг юмдаа харамжтай, сэтгэл ханамжтай. Тийм нэг тийм дүр байна. Тийм дүр байна те. Өөрөөр хэлбэл сүнсний одоо хамгийн дээд хэмжээсийн ухамсар бүх хэмжээсэд бууж ирэхдээ хэмжээс олгоны хуулинд тохирсон өөрийн дүрүүдийг авч л бууж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө тухайн хүний хамгийн дээд сүнсний өгдлийг уншиж чадах юм бол тэр нь хэмжээс олгонд хувираад тэр нь өөрсдийнх нь дотроос шинэ навьяас чадамж очиг хэмжээс ахих болгонд нэгддэг байхгүй юу? Тэр дөрүүд нь. За тэгээд тэр дөрүүдийгээ эс гэж нэрлээд тэгээд яг өөрхөн одоо хэмжээсээс дээшээ байгааг нь дээдэс гээд өөрхөн хэмжээсээс доош байгаа эсүүдээ доодэс гэж нэрлэж байгаа. Тэр хүмүүний одоо сүнсэнд тий энэ дээд доод эсүүд бүхэлдээ битүү оршиж авах нь шүү дээ. Тэгээд дээд эсийн чадамжуудаа нэгийг авьяас чадамжаа нээх гэж хэлж байгаа юм. Гэтэл хүн одоо сүнсний өөрхөн зорилго ухамсараа л дэвшлүүлэх. Өөр дээрээ ирэх дэлхий дээр ирсэн бол тийм учраас хүний дотроос үргэлж сайн сайхан гэрэл гэгээтэй байх туйлын хүсэл байгаа тань. Эннээсээ болоод хүмүүс муу байхыг хүсдэггүй юм. Гэхдээ энэ нь ингээд дотоод зүгээр нэг одоо материалын хэмжээстэй чи муу байгаад ах юм бол чи доошоо байна гэдэг ийм сүнсний сануулга байгаа тийм. Гэтэ чи дээшээ байх юм бол сайн байх юм бол чи одоо ахин гэдэг мэдрэмж байгаа тийм. Гэтэл энийг яаж энийг зөв тэнцвэржүүлж чадвал үндэ хэлээд дээшээ ахт юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За бас нэг асуулт байна. Одоо яг ингэдэг штеп. Одоо буурлын буян гэж яриад байдаг. Одоо өвгдөөс одоо юу гэдэг аав ээж өвөөмөөс өвлж ирсэн хөрөнгө гэж байгаа энэ мөнгөний үед штеп тийм. Тэгээд нэг буурлын буян гэж яриад байдаг штеп. Одоо өвгдөөц юм нь одоо намайг харж үзснээр миний амьдрал тийм сайхан явж байна гэж ярьдаг. За энэ тал дээр одоо үнэхээр яг тэр одоо буян гэж одоо буурлаа одоо өвгдөд аав ээжээс нь
одоо үнэхээр дээдсүүд харж үзээд одоо амьдралын засаад байна уу? Тэр тархиныхаа хүчээр яваад байна уу? За энэ дээр одоо ярьж удам гэж зүйл яагаад энэ дэлхий дээр заавал нэг удамтай холбоотой байх хэрэгтэй юм гэхээр бид ч угаасаа хүн болж ирийн хүүсээс төрж штэ. Тийм учраас заавал ээж аавын удмуудтай байна. За тэгэхээр удам гэдэг нь ерөнхийдөө энэ дэлхий дээр бас тэ ингэж амьдрахын тулд одоо ингэж нэг генийг дамжуулаад тэр удмын ген буюу энэ махан одоо биеийн эд эсийн бүтцийг дамжуулаад ингээд энийг чи ингээд бүтээж штэ хүний биеийн дотор та нар ингээд бүрлдэнэ гэдэг чинь яаж юм гэсэн үг вэ? Тэр удмын одоо мэдээлэлээс бүтэж байна. За тэгээ энд ингээд удмаас орж ирж байгаа одоо нөлөөллүүд буюу өвөг эсүүдийн чинь бас доод эсүүдийнх нь удмын тийм бүхий л дээд доод эсүүд яг одоо өөрхөн төвшөнтэй харьцуулахаар л дээд доод эс гэж ярьж байгаа юм. Гэхдээ бүгд нь болохоор бүх хэмжээс гэж ярина. Гэтэл тухайн удам одоо жишээ нь за одоо манай ээжийн талын удам за нэг 5 дахь хэмжээс хүрсэн нэг хүн байлаа гэж бодоход манай удам 5 дахь хэмжээс ухамсартай. Нэг хүн тэнцээ 5 дахь хэмжээс зүг очиход бусад удамдаа нөлөөлж байна. Нөлөөлнө 5 дахь хэмжээс. Гэтэл миний аавын удам за бас нэг 4-5 руу шилжиж байгаа дунд нь ингээд шилжүүлэхтэй. Дундын завсарт ингээд байжаа гэж бодъё. Тэгвэл тэр удам дотор байгаа бүх төрсэн хүмүүсийн одоо мэдээлэл тэр удам дотор ингээ хадгалагдаад бидний биеэр дамнаад орж ирж идэг. За тэгээд одоо жишээ нь энэ дэлхий дээр нэг одоо амьдралынхаа туршид за одоо жишээ нь нэг хүн ингээд магадгүй 6-7 дугаар хэмжээс хүртэл явчих. Тэгвэл тэр удам тэр хэмжээнд тэлнэ. Тэр хүн тэрийг ингээд мэдрэхийн тулд тэр удмаас орж ирж байгаа өөрийн биеинд орж ирж суугдсан одоо тэр удмын мэдээлэл хэмжээсийн сан дотор тэлэлтэй ихийн тулд удамтай холбоотой үүрлийн өрүүдийг өөрөөрөө дамнуулан туулж байж хэмжээ сахидаг. Тэгэхээр бид нар удам дотроо төрнө гэдэг нь эцэг эхийн удмын үүрлийн өрийг өөрийн сүнсний нөгөө тоглож байгаа дүрэндээ тохируулж даахын ирээр аваад тэрүүгээрээ дамжуулан амьдралын явцад тэр одоо хоримтлагдсан үүрлийн өрийг тэ одоо доод энэ материалын хэмжээсүүдийн зэгцлээд дээд одоо энэ дараагийн хэмжээсийн дүрийг олж авч агаад тэрүүгээрээ нээж өгдөг байна шин. Тэгэхээр удам бид нар ингэж дээд хэмжээсийг хүргэнэ гэдэг нь тухайн удмаа одоо ухамсарын хувьд нэлээд дэшин татна. За магадгүй энэ төрөл авалтанда одоо удманд сайн явахгүй гэж болох ч гэсэн тухайн дараагийн төрөл авалтууд тухайн удам төрөөд эхлэхэд тэдэн дэш явждаг гэсэн үг. Тэнд өндөр ухамсараар орших боломжтой удмын одоо сан байгаа учраас. За тэгвэл одоо яг энэ 3 дугаар хэмжээс дээр одоо хаан тулс байна, ван тулс байна. Одоо удам дамж ерөөсөө засаглалаа ноёрглоо тогтооцсон хүмүүс байгаа даа. Хэдэн зуунаар. Тэд нар маань одоо тэд чи яг энэ удмаа л дагаа явж байгаа байхгүй юу? Тэр одоо удмаа хүчтэй айлахын тулд удмыг дороотуулах өөр удмын хүмүүстэй нийлэхгүй цаанаас нь удам сайтай үр садтай нийлүүлж байна. За одоо жишээ нь миний биеийн дотор аавын талын, ээжийн талын удмаас орж иж надад нөлөөлөх эсүүд тухайн хэмжээсийн одоо миний ухамсартай харьцуулбал дээд доод эсүүд орж иж нөлөөлнө. За дээд эсүүд нь бол одоо улаач хүмүүст дээдс нь олж бууж ирж байна. Улаач хүмүүст бас доод эсүүд нь ч орж ирнэ. Тэднийг ухаанаараа тухайн одоо засч болно. Эсвэл дээд эсүүд нь удмынхан доод эсүүдийг засаж болно. Өөрөөр хэлбэл удам өөрөө үргэлж хэмжээ сахиж тэлэх зорилготой. Олон удмууд хоорондоо нийлээд үгүй ингээд бүх юмнууд хоорондоо нийлээд тэгэхээр зүгээр л дэлхийн хүн төрлөختөн хэмжээ сахих хүсэлтэй. Гэт л ойлгож болно гэсэн. Тийм байна тийм. Тэгэхээр одоо бидрээр дамжуулаад бидний дотор сууж идэг сүнсний тандалт хийхэд те танд одоо тэдэн дээдэс тэдэн доодс байна. Догоод эсүүд нь таныг энэ материалыг амьдралуулж чирж байна. Дээд эсүүд нь таныг дараагийн хэмжээсийн төрлөөч аваачих гэж байна. Тэгээд энэ хоёр чинь тань дээр яг одоо
таны дотоодод ажиллаж байна. За энэ үед удмаас орсон дээд төсүүд, доод төсүүд ороод ирсэн нөлөөлөл явж иж болох нь шүү дээ. Тийм ээ тийм. За тэгэхээр тухайн сүнсэнд бас өөрийнх нь үл өөр гэж би одоо маш их олон төрөл авалтын 3 дахь хэмжээсийн төрөл авалттай. Тэ өөрөөр хэлбэл дэлхийдээ төрөх болгондоо 3 дахь хэмжээс дүр аваад л төрөөд идэг. Тэрнээсээ ухамсараараа дээшилж чадахгүй л агаад байвал олон тэм дүртэй болчих штэ. Тэгээ тэдэр нь ингээд бүр ингээд багшраад хэмжээс хооронд өөрийг нь хүчтэй увдаг болоод байх тусмаа тэндээс гарч аваад чадахгүй л ах тусмаа сүнс энэ дэлхийн 3 хэмжээстэд уягдчихдаг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр бас нэг асуулт байна. Одоо яг л нэг л ээж аваас төрсэн хүүхдүүд байхад өөр хөр тавилантай өөр одоо амьдралаар амьдралаад байна шүү дээ. Нэг нь мөнгөтэй, нэг нь мөнгөгүй. Одоо мөнгө ярьж байгаа болохоор би мөнгөийг оруулаад байгаа шүү. Амьдралын боломж болцоо өөр байна, зовлон жаргал нь өөр байна. Одоо удмаас гадна тэгвэл тэрэнд одоо дүр авалт нөлөөлөхөөс гадна юу нөлөөлөд байгаа? Өөрийнх нь үйл өөр нөлөөлж байна. Тийм, өөрийнх нь сүнсний үйл өөр. Өөрийнх нь сүнсний тодорхой зорилготой, өвөгдөлтэй. Гэтэ тэр нь 3 хэмжээс тэдний дүр аавна. Тэр дүрийнх нь л байж байгаа царай дээр байхгүй юу? За тэгэхээр одоо түрүүн ярьсан шүү дээ. Энэ 3 хэмжээстэд мөнгөний энэ аргаас тий амьдралаа ингээд өөр хэмжээсээр шилжүүлэхэд мөнгө яаж орж ирэх вэ гэж асууж шүү дээ. За одоо жишээ нь ингээд бид нар яг энэ мөнгөний төлөө нөө мөнгөний боол шиг ингээд гүгээд л ах юм бол энэ системээс гарч чадахгүй энэ матриксаас нь тий. Тэгвэл яаж гарах вэ гэхээр зориг гаргаж. Зориг гаргаж, золиос гаргаж. Тийм. Зориг бас мэдээ золиос тахал. Өөрөөр хэлбэл мөнгөний араас гүгээ болоод амьдралыг мөнгөөр хэмжихээ болоод өөрийн ухамсарлаг төвшөнд бүх чухал нууц нь байгааг ойлгоод ухамсаараа ингээд дээд хэмжээс рүү тэмүүлэхийн тулд өөрийн дээд одоо сүнсний дээд эсүүдтэй холбогдно. Ураг удмынхаа дээд эсүүдэд. Тэ хүнд итгэлтэйгээр тэдэнд өөрийгөө даатгаж намайг хэмжээс ахихад туслаач ээ. Өөрөөр хэлбэл өөрөө ирэхгүй дээд хэмжээс ухамсар дээр төвлөрч эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийг ингээд мэдрээд тэр хэмжээс ухамсаас хүртээд эхлэхээр тэд чинь ингээд дээш нь татдаг байхгүй юу? Дээшээ тэмүүлээд дээд төвтэй байгаа тэгэхээр чин дээшээ л очих хүснэ гэж бодоод тэд чинь чиний хүслийг биелүүлээд дээш нь татахтаа цаанаасаа туйлын баяр тааж жагаалтаар хийн. Тэгээд дээш нь татгахлаар ягаан доод хэмжээсээс чинь хүлчин зүгдээ дээд хэмжээсээс нөгөө төл чинь татаад та тэр хоёрын донд ингээд нэг тэлсэн урах шиг болчоод ивэл яах нь? Та доод зан чанаруудаа доод хэмжээстэй амьдарч исэн тий тэр бүх зүйлээ хүлээн зөвшөөрч таньж ойлгож тавьж явуулж түүнд ингээд автгаа болох тусмаа тэр одоо зуураад байгаа бүх юмнасаа тавигдана. Гэтэ ард үзэж хизээж тавихгүй ард үзэх тусмаа тэр улам чамайг золгоно. Тэр хайлаж ойлгож би чинь энэ хэмжээст ийм л дүртэй. Ийм л одоо өөрийн өвгдлийн дагуу хувь тавилан гэдэг энэ одоо зүйлдээ удирдуулаад хүсээгүй одоо мэдрэмжүүдэд нуусны эцэст хүсээгүй болгон намайг энэ хэмжээст автоматар удирдаад ухамсаргүйгээр энэ 3 хэмжээст байлгаж ирсэн байна гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл 3 хэмжээсийн амьдарч исэн бүх дүрээ нууцсан зан чанар гаргасан одоо түрүү ярьсан сайн муу гэд гаргадаг юмнуудаа сайн муутайд бүтэн хүлээн зөвшөөрж энэ хэмжээсээс сугарна. Тэгэхээр нөгөөдөл нь угаасаа нэшэн татаж байгаа учраас суг. Тэгин ингээд хормын дотор ирдэг. Хүнд. Тэс хүмүүстэй тэр дээд ухамсартаа хүрх гээд хүч болшгүй зүйлийн төлөө тэмүүлээ хизээ ирэх юм бол гэвэл хүсээ шунаал байдаг. Ирдгүү. Тэгэд өөрөө доор яатсан байгаагаа л ойлгох хэрэгтэй. За ингээд энэ арганд нэг суралцаад эхлэх юм бол хэмжээс ахихныг уучраа олчих юм бол тэгээд ухамсарын хэмжээсийг ахиж өгдөг. Метр хэмжээ тавьж дөрөөсөө гараад дараагийнх нь ах маягаар ингээд л шилжилт хийгээ яваад байдаг гэсэн үг. Тэгээ байж л нэг л мэтгэд сүнсний анхны
өөгцөн там ухамсараа мэдэрнэ дээ. Тэгэх юм байна тий. Тэ хэмжээс ахих хоолндоо хэмжээс олгоны амьдралаас суралцсан. Ойлгоно. Тэгээд тавьж явуулаад дараагийнх руу норно. Гэх мэтлэн явсаар хагаад яг сүнслэг оршихуйн тэр дээд ухамсар өөр төрөө ирдэг. За ингэ ирсэн үед тэрний мэдрэмжийг өөр төрөө биендээ суулгаж чадвал ингээ та бүхлээрээ оршигч болж байгаа юм тэр. За тэгвэл одоо яг За тэгвэл энэ хэмжээс олгонд чинь энэ мөнгө гэдэг юм чинь шал өөр үнэлэмжтэй болно махна шүү дээ тий. Өөрөөр хэлбэл одоо тэр 5 дахь хэмжээс рүү орж явахад та зүгээр л хүслээрээ бүтээж эхлэхэд та тэр хэмжээст ямар ч асуудалгүй эд баялаг тэр хүсэж байгаа бүх хэмжээнд танд өөрөө дааж ирдэг хэмжээс ахгүй. Тэгэхээр та өнөөдөр мөнгөний боол бай тий. Мөнгөний ертөнцид амьдрахаа болъё л гэж хүсэж байгаа бол зүгээр ухамсараараа дэвш. Гэтэл энэ дэлхий дээр чинь одоо бүх хэмжээсийн хүмүүст л амьдарч л байна шүү дээ. Тэд чинь бүгд өөр өөр амьдраад байгаа шалтгаан нь юу юм? Өөр ухамсарын хэмжээс хариалагдаад байна. Гэтэ дэлхийн нийт мас 3 дахь хэмжээст л байна шүү дээ. 3 дахь хэмжээст бид нэрийг үргэлж айлгаж идэг шүү дээ. Айцанд нь бөөрөн килж байгаа л боол болгочдөг. Айцаар нь ухамсаргүй удирдах байгаа л ухамсарыг нь хаачдаг. Хамгийн жижиг дээр нь хамгийн хувь хүн дээрээ хамгийн хувийн ачаасан хөөхөн бондголын болгож багалж бөөрөн килж тээ. Айцсан дотор нь үлгэгдэж тавьж агаад л айлгаж агаад л тэгээл боолчлоод идэг тийм л хамгийн их айцтай хүн хамгийн бол хамгийн тэр хэмжээст айцаа нэг удирдах суртсан гарууд нь эзэн. Тэгээ айцын эзэн бол та өөрөө энэ амьдралын 3 хэмжээсийн эзэн болчихж байгаа байхгүй юу? За айцтайгаа нэг жоохон найзлаад нэг ганц нэг айцаа ойлгоод яваанууд нь энэ донд арай нэг гайгүй. Одоо энэ айцынхаа энэ хэмжээсээр л энэ одоо 3 хэмжээсийн чинь нийгмийн шатлал тогтчихж байгаа шүү дээ. Хамгийн ядуу амьдраад байгаа тэр хүмүүс чинь хамгийн одоо энэ 3 хэмжээс дотроо тий сурсан мэдсэн зүйлгүйгээр бүх юмыг хүнээс хамааралтай албатай юм шиг амьдарч байгаа энэ хүмүүс чинь зүгээр бүх төрлийн айцсандаа бөмбөглөө оруулагдсан. Тэр айцын одоо тоо болгоноор хайрцаглагдсан. Хүлээлт үүсгэсэн. Хин нэг нь намайг сайхан амьдруулах ёстой гэд улсаасаа мөн нэхээ хөвж байгаа хүмүүс шүү дээ. Тэгвэл одоо та нар энэ 3 хэмжээст амьдарч байгаа та нар буруугүй. Зүгээр энэ дүрд энэ тоглоомонд явж байна. Энэ дотроо цаанаасаа оноос нь дөрөвдтэй ахна. Тэгэхээр одоо эндээс гарч те чөлөөлөгдөхийн тулд энэ дүрд тоглож байгаа хүн болгоныг буруутгахаа болсон цагт өөрөөр хэлбэл гадагшаа бүх хараагаа хумж өөрийн дотоод ухамсараа ахиулъя гэдэг хүслээ тээж өөрлөгөө одоо төвлөрч гисэн цагаас л та хэмжээ сахдаг байхгүй юу дэшегээ. Тэгэхгүй ингээд дандаа гадагшаа хана гэдэг нь жүжигэнд бүрэн автна гэсэн үг. Өөрлөгөө төвлөрнө гэдэг нь жүжигэн дүртэй байсан байна. Одоо бодит түрээ олъё гэсэн үг байхгүй юу? Тэрийг нэг дотоод ашгүй сүүн сэтргээ ярьчихар хүмүүс нэг хол сонсоод байна. Гэтэл зүгээр бодит нөхцөл төр инженер тайлбарлал ийм л юм байгаа байхгүй. За өнөөдрийнхөө подкастыг энэ үрээд өндөрлөе доо тий. За тэгээд манай Facebook хуудас болон YouTube сувгийн маань цааш нь төвөөж өгөхөд туслаарай та хэд маань шеэрлээрээ subscribe дараарай. За баярлалаа дараагийн подкастаар уулзтлаа.